За өнөөдөр комиксийн тухай үздэцгээе. Комикс буюу монголоор зурган үрнэл эсвэл зурган гүйлэг гэсэн үг байна. Цуврал зургнуудаар аливаа зохиол өрнөлийг төрсөн үзүүлснийг хэлнэ. Зурган гүйлэмж гэж бас болно. За бид нэр юуны төрөнд түүх, гарал үүслийг нь эхэлж үзэх хэрэгтэй. За товч түүхээс дурдвал хадны сүг зургнууд, Египтийн иероглиф, тэгэд Грекийн чимэглэл зургнууд гэх мэт эртний ямар ч төрлийн зураг зургнуудыг комиксийн эхлэл гэж хэлж болно. За энэ юу гэдэг вэ гэвэл аливаа нэг үйл өрнөлийг бичгээр биш зургаар зурулаа харуулсан байх. За эхний зургаар хадны сүг зургийг та нар харж байна. Энэ дээр ихэвчлэн аж ахуй харуулсан анчин анд явлаа, ангаа авлаад эргээд ирж явах. Эсвэл мал аж ахуйгаа эрхэлж явах, эмэгтэйчүүд жимс аваад түүж явах гэх мэт ийм цуврал үйлдэлүүдтэй эхлээс зургнуудыг бол хадны сүг зургнуудаас олж харж болно. За иероглиф бол бүр энэ нь улам нарийн байдал руу ороод хадны сүг дүрс зургнуудаас дүрс төсгүүд болон хувирж аливаа нэгэн зүйлийг өгүүлснийг харуулж болно тийм ээ. За тэг Грекийн чимэглэл зургнууд, вар савны зургнууд болохоор аливаа нэгэн биетийг тойруулан цөөн хитэн зургаар аливаа нэгэн болсон үйл явдлын өрнөлийг харуулсан байх жишээ. За тэгээд ерөнхийдөө албан ёсоор комиксийн эхлэлийг хаанаас ерөнхийдөө тоолж эхэлдэг вэ гэвэл Христийн толоос хойш 110 оны Ромын Траян хааны баг гэдгээс эхэлж үздэг байх нэ. За тэгээд Траян хааны баг нь юу байдаг вэ гэвэл Ромчууд Дакиачуудтай хийсэн дайны агуу ялалтыг дурсаж тэр дайнд оролцсон хүмүүс болон ямар үйл явдал зэрэг тухайн дайны ялалтад хамаатай вэ гэдгийг нэг баганд одоо доороос нь дэшээ тойруулан ингэж релиф маягаар харуулсан байдаг. Энийг Италид очиж үзэх юм бол харж болно. За тэгээд түүний дараа дундад зоон руу дөхөөдөж байгаа харанхуй зоон руу дөхөөд ирэх юм бол Байо хатгамал гээд 70 м урт 50 см өндөр юм мундаг урт хатгамал байгаа. За энэ яадаг вэ гэвэл англи сакснууд тэгээд нормануудын хооронд болсон дайн. Ер нь Английн түүхтэй холбоотой тийм мундаг дурсгал бүтээл байгаа. Энэ яадаг вэ гэвэл нэг ихээс нөгөө хэсэг хүртэл ингээд бүтэн нэг 100 жилийн хаадын уналт басалт тэдний удам үр хөвгөд ялалт зэргийг ингээд бичигтэй тэг үйл өрнөлтөөр хатгамалтаар харуулсан байдаг. Энийг та нар интернет дээрээс бүрийн ихэр нь олж үзэж болно. Тун сонирхолтой. За тэгээд 15 дугаар зуунд хэвлэлийн машинууд гарч ирснээр зураг үг хоёрын хийх аргаасаа болж ялгарч салсан. Урд нь яадаг байсан гэхээр номыг дандаа сүм хийдийн хүмүүс хөвчлэн бүх зүйлийг гараараа зурж гараараа бичиж хувилдаг байсан бол дардас хэвлэлийн машин гарч ирснээр одоо тэр дардсуудыг зөөж болдог болсон. Түүгээрээ юу өөрчлөгдсөн бэ гэвэл зургуудын нэг барлж тусдаж ялгаж хийгээд тэгээд бичгийн ч гэсэн мөн ялгаж салгаж ингэж ангилдаг болсноор арай хийх арга нь өөрчлөгдсөн байгаа. Эхэндээ дандаа шашны сэдвтэй чимэглэл зургнууд номон дээр байж байгаад сүүлд нь 18 дугаар зууны үеэс улс төр гээд нийгмийн амьдралын тухай зурагдах нь илбэг болж ирсэн. За тэгээд түүний дараагаар 16 дугаар зуунаас ер нь үгийн хайрцагнууд үүсч эхэлсэн байгаа. За энэ Штригл гэж энэ зураачийн зургийг харах юм бол ихэвчлэн аливаа нэгэн зүйлийн хүүрнэл үгийг ялгалгүйгээр хооронд нь ийм агаар дээр ингэж тууз тавиад тэрэн дээр бичдэг байсан байна. Сүүлд ингээд аажмаар улс төрийн сэдвтэй зүйлсийг их зурдаг болж ирснээр үүнийг дүрслэг харгууд нарай өөрчлөгдөж ирсэн. Одоо Бостон 1775 гээд энэ зурган дээр харж болно. Америк явсгалтай холбоотой зүйл байгаа. Түүний хажууд 18 дугаар зуунд ийм болж ирсэн байна. За хамгийн сүүлд нь орчин үед буюу 20-21 дугаар зуунд ер нь ийм байдал болтлоо хөгжсөн байгаа. 19 дугаар зууны үеийн комиксуудыг харж байна. За энэ бол Голланд гарсан ирэл байгаа. Тэгээ энэ дээр ингээ харах юм бол илүү одоо зурган хүүрнэл маяга алдаагүй байж байна. За тэгээд ихэвчлэн эдгээр зүйлсүүд нь сонин хөвлөл, суртал ухуулга, аливаа нэгэн тиймэрхүү зүйлсүүд дээр хамаагүй хэвлэгддэг байсан байгаа. Аливаа нэгэн зүйлийг шоолж, шүүмжлэх тал дээр. За тэгээ хамгийн сүүлд нь 1920 оноос ер нь яг жинхэнэ орчин үеийн шинж чанараа олж эхэлсэн. Хэрвээ Fritz series гэдэг комиксыг харах юм бол илүү кино шиг болж ирсэн баг та бүхэн харж чадж байна. За энэ Yellow Kid гэдэг эндээс эхлээд харах юм бол өнгө, үйл явдал, дүрслэл зэрэг нь бол улам баяжиж сайжирсан байгаа. Гэх мэт комиксийн товч түүхийг дурдвал юм байна. Тэгэхээр комикс гэдэг нь бол аля хошин, марзан, тэг хөгжөөнд эвэргэх гэсэн утгатай грек үгнээс гаралтай байгаа. Яг тэгвэл дийлэнхтэй аля хошин, марзан төрлийн үйл явдал, хүүрнэл, шүүмжлэл зэргийг дүрсэлдэг байснаас болоод комик гэдэг нэрийг авсан байна. Энэ комик гэдэг үг нь бол мэдээж комеди, одоо марзан аля инээдтэй гэсэн үгтэй утга нэг байдаг. За Европт үүссэн үүслийг дурдсан бол одоо Азийн түүхийг бас заавал ярих хэрэгтэй. За юуны төрөнд Хятадыг дурсах хэрэгтэй. За Хятад гэвэл мөн ижилхэн хүн төрөлхтний бусад соёлын адилаар цуврал зургаар дүрсэлсэн зүйлсүүд маш их байдаг. Гэхдээ өндөр комикс руу илүү өгсөн хувилбарууд юу байсан бэ гэвэл жишээ нь одоо энэ гурван улсын түүх зохиолоор 1591 онд хэвлсэн Мин улсын үед гарсан ийм ном байгаа. За энийг бол мэдээж хэвлэлийн машинаар хэвлэн төгөөж ирсэн гэж би бодож байна. За тэгээд түүний дараагаар 1800 оны үед жижиг цуврал зурагтай номнууд болох Лиан Хуан Хуа гэдэг зурган хэлхээс гэж ойлгож болохоор номнууд гардаг байжээ. Энэ формат 1960-ад оны эцсээр соёлын хувьсгалын нөлөөгөөр дарагдсан ч 1970-ад оны сүүлээр эргэж хүчээ авч гарч ирсэн. Одоо бол энэ номнуудаас илүүтэйгээр Хятадд
орчин үеийн хэлбэрийн комикс номнууд хамаагүй илүү нийтийн хэрэглээнд нэвтэрсэн байна. Японууд өөрсдийнхөө мангаг болохоор хуучин Хокусай гэдэг зураачийн зурагнуудаас гаралтай гэж үздэг. Энэ хүн яг цуврал зурагнуудаас гадна дан зурагнууд зурдаг байж биерийн зураасаар амьдралыг маш яруу татвар дүрсэлж чаддаг байсан ба түүнийг өөрийн гэсэн өргөмөц стил нь цаашдын шинэ үеийнхэндээ нөлөөлсөн гэж үздэг байна. Дэлхийн 2 дугаар дайны руу орвол энэ ч Суйхо Тагава гэж зураачийн бүтээлүүдийг харж болно. Энэ бүтээл хэвчлэн юу байдаг вэ гэвэл тухайн үед Японы засгийн газар илүү их империалист түрэмгийлэх бодлого явуулж исэн. Тэр нь ч гэсэн бас энэ хүний бүтээл дотор их тусгагдж гардаг байсан. За тэгээд дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа Америк нэгдсэн улсын соёлын нөлөө маш их нэвтэрж ирснээр Америк маягийн комик стил өргөн нэвтэрч эхэлсэн. Ялангуяа Дисней маягийн тийм зураглалуудыг Осаму Тезука гэдэг зураач өөрийн стилд шингэн авч бүтээлүүдэд тойрогддог байсан. За тэгээ 1960-аад он руу ороод ирэхлээр дүрслэх стил нь улам тадарч, улам нарийн болж ирсэн. Тэгээд энэ үеэс яг Японы нөгөө нүдэн том, гар хөл нурт хэв шинж илүү тодорхой болж эхэлсэн. За тэгээд 1980-аад оноос хойш яг өнөө үеийн орчин үеийн манга стил ерөнхий өөрийн өнгө шинжээ бүрэн гүйцэд олсон гэж үздэг. Солонгос. За Солонгос мангаг бол манхва гэж нэрлэж байгаа. Солонгос нь Японы дарлалд асар өндөр цензурт байсан учраас үүнээс улбалж өгөөдөл маягийн комиксууд илүү их байсан. Тэр үед засгийн газраа шүүмжлэх, засгийн газрынхаа эсрэг халдсан бүтээл хийвэл тоо уран бүтээл шийтгүүлдэг байсан учраас илүү өдөр тутмын энгийн амьдралын алиа марцсан зүйлийг харуулах талаас нь бүтээлүүд илүү их тойрогддог гэж. Солонгосын дайны үед сурталчилгын шинжтэй комиксууд хамгийн их байсан. Дайн дууссаны дараагаар нийгэм арай инх тайванч чөлөөтэй болж ирснээр зурах сэдв нь амьдрал, фантази зэрэг бүх сэдвээр солигдож ирсэн. 1990-ад он хүртэл Японы мангаг өмнөд Солонгост оруулж ирэх хориг байсан учраас үйл ялэг өөрсдийн гэсэн өнгө аястаагаар 1990 он хүртэл хөгжиж чаджээ. За Хонконгийн комиксийн хувьд гэвэл Япон болон Америк маягийн стилийг хамгийн их өөрсдөндөө сайн шингээж чадсан гэж үздэг. Хонконг комиксийн нэг хамгийн өөрсдийн гэсэн өргөн зөнгө аяс юу байдаг вэ гэвэл Япон маягийн стилээр зурагдсан юм шиг хэрнээ өнгөтөр бодсон явдал байдаг. Хонконгд бол одоо зодонтой кино, вүүшаа стилийн кинонууд Брюслигээс болж маш алдартай болсон байдаг нь ихэвчлэн голдуу тийм киноны сэдвүүдийн зохиолоор дагнаж их явдал төгөөнөлөд гэж үздэг. Барууны комикс болон Азийн манга комиксийн ерөнхий ялгаануудыг дурдах хэрэгтэй. Энэ бол мэдээж бүх гарч байгаа бүтээл тийм гэсэн үг биш. Гэхдээ ер нь хамгийн нийтлэг ажиглагддаг шин чанарууд. За дүрслэл гэж Америкийн комикс яадаг гэвэл өнгө баялаг. За тэрний яадаг гэвэл олон өнгөөр дүрсэлж харагдуулдаг. Мөн ар үүргүүд дүрсэлсэн гэж тэр юу хэлдэг вэ гэхээр одоо арын орчин урд хойно байгаа зүйлсийг хаягахгүйгээр одоо кадр болгоныг нэг бие даасан уран зураг мэтээр дүрсэлдэг байна. Бүхэл үзэгдэл дээр илүү төвлөрдөг. Нэгтрал өндөр гэх тийм ээ. Энэ яадаг гэвэл мэдээж ар үүргүүд дүрсэлж байгаа юм чи тэр болгоныг зураасаар харуулдаг. Тэр нь яаж харагдуулдаг гэвэл маш их зүйлийг нэг кадрт багтааж харагдуулж байгаа юм шиг харагдуулга. Маш их зүйлийг нэг кадрт багтааж харагдуулбал нэгтрал өндөр. Тэгээд бүхэл үзэгдэл дээр илүү төвлөрсөн харагдуулдаг байна. За манга яадаг гэвэл ямар ч өнгө байхгүй хөвчлэн хар цагаанаар зурж байгаа. Нэгэнд өнгө байхгүй учраас сүдэр зэргийг бол хөвчлэн зураас оронд авгаал болон дүрсэлж харуулдаг. За тэгээд үүнээсээ болоод ерөнхийдөө нэгтрал багтай. Тэгээд дөрүүдийн дүрслэл хамгийн их анхаарч дүрсэлдэг байна. Энэ яадаг гэвэл тухайн кадр дотор байгаа тухайн дүрийн нүүр хувирал үйл хөдлөлтөөр илүү их төвлөрч харагдуулдаг. Түрүү хэлсэнчлэн Америкийн боёо Европын барууны комикс болохоор дүр дээр илүү их төвлөрөхгүйгээр тухайн нэг кадр дотор үзэгдэл ямар байх нь вэ гэдгийг илүү харуулдаг тийм онцлогтой. За хүүрнэлийн хянал гэж. За хэрвээ дээдлийн график харах юм бол барууны комикс гэдэг. За улаан өнгөөр зохиолын нийт уртыг тэмдэглэсэн байна. За тэгээд зөөлөн цэнхэр өнгөөр одоо нэг зохиолыг жишээнд 6 дугаар хуваасан байна л да. За тэгэхээр барууны комиксийн онцлог юу вэ гэвэл нэг урт зохиолыг одоо анхлан зохиолчид шийдээд тэгээд түүнийгээ бичсний дараа бүгдийн жижиглээд нэг дугаар болгож гаргаа хэвлэдэг. За энэ яадаг вэ гэвэл шууд нэг өрнөлттэй зохиолыг ингэж гаргадгаар онцлог. Энийх нь нэг сул тал юу байдаг вэ гэхээр зохиолын гүйцэд сайн мэддэг хүн дараа нь дундаас нь олж уншихаар баргийн юм ойлгохгүй байх тохиолдол маш их гардаг. Тийм болохоор анхны дугаараас нь эхлээд цуглуулад уншихгүй бол жоохон төвөгтэй байдал үүсдэг байна. За Япон бол Азийн комикс яадаг юм гэхээр Америкийн комиксуудыг харьцуулахад бол мэдээж маш олон нүрээр гаргаж чаддаг учраас зохиолын урт бол бүр маш урт хандлагатай. Гэхдээ үүний даваа тал юу гэдэг вэ гэвэл дотор нь
Үүнийгээ тусламжтайгаар нэг одоо хэрвээ Америкийн хувьд нэг хэвлэлд гарах байсан дугаарыг бараг тусгай нэг бие даасан бүлэг болгож буруулан дэлгэрэнгүй урт болгож задлж гаргадаг. Энэ яадаг вэ гэвэл дундаас нь одоо шууд орж иж уншдаг уншигчийн хувьд бол бараг асуудал үүсдэггүй. Мэдээж энэ урт зохиолын дундуур бол ерөнхий нийт гол зохиолоо барина. Гэхдээ ерөнхийдөө жоохон нийт гол зохиолынхоо одоо чиг шугамаас хальж явах хандлага бол нэлээд гардаг. Нөгөө төгөөр хитрхи урт учраас жоохон уршаа авах хандлага гарах тохиолдол бас бий. Тэгэхээр аль талнаас давуу тал бас сул талтай байх. За ерөнхий сэдэв. Баруунд тухайн нийгмийн шашин үзэл суртал цензур болон нийгмийн сэтгэлгээний нормын хүрээнд бүтээлээ төрнө гэж. За энэ юу хэлдэг вэ гэвэл одоо тухайн нийгэмд хэвлэгдэн гарч байгаа материал нь тухайн нийгмийн тогтоосон шаардлага, үзэл суртал зэргийн эсрэг хандсан бүтээл, одоо аливаа нэгэн хүчирхийллэхэд харуулсан эсвэл аливаа нэгэн нийгмийн бүлгийн эсрэг чиглэсэн ч юм уу үзэн ядалт төрхөрсөн байдал зэргийг гаргасан тийм материалууд бол бараг гарах юм бол маш бага хэмжээгээр гардаг. Тийм хандлагатай байгаа. Япон Азид яадаггүй гэвэл Японд ялангуяа чөлөөтэй сэдвүүдээр гадаадаас орж ирсэн үзэл бодол ялангуяа либерал байдлаар хандаж, баригдмал бусаар сэтгэж илэрхийлэх хандлагатай. Бүх насны болон бүх сонирхол зориулан бүтээдэг гэдэг. Японд яадаггүй гэхээр одоо альч сонирхлын дагуу, альч үзэл сурталын дагуу мөн яг хөө мэдээж бас одоо шашныхаа эсрэг ч юм уу төрийнхөө эсрэг зүйл бол хийхгүй. Гэхдээ нөгөө талаар бас аливаа нэгэн философийн санаа ч юм уу эсвэл янз бүрийн одоо гаж сонирхол эсвэл одоо насан туршидын эротик порно зэрэг гэдэг бол нэг их одоо хоригдлохгүйгээр тухайн нас тэгээд тухайн сонирхлын чиглэлийн дагуу бол чөлөөтэй хэвлэл нийтлэх хандлагатай байгаа. За комиксыг бүтээхэд хэдэн хүн оролцдог вэ гэдэг. Бүтээгч багуудын ерөнхий бүтцгээл. За баруунд зохиолч гэж хүн эхлээд зохиолоо бичнэ. За түүний дараа зураглаач нь яадаг вэ гэхээр одоо тухайн бичсэн зохиолыг кадруудад хувааж одоо зохиолчийн зааврын дагуу харандаагаар одоо ноорог зургийг зурдаг байх нэ. За түүний дараа бэхээр тодруулагч гэж байгаа. Тэр нь яадаг вэ гэвэл тухайн зураглаачийн зураг баталгаажсны дараа тэр зураглаачийн зургийг илүү гоё тодор бэхээр ялгаж хар цагаан байдлаар зурдаг байгаа. За түүний дараа будагч гэж байгаа. Энэ хүн яадгийн гэхээр комиксэнд одоо будаг оруулна, будгаар амьлуулна тийм ээ. За ингээд дууссаны дараа буцаад зураглаачийн дүрслэлийг харж агаад үг оруулагч гэдэг хүн маань комиксэн дээр үгнүүдийг байрлуулна. За тэгээ үүнийг редактортаа өгнө. За тэгээ редактор нь үзээд мэдээж байгаа редактор нь бол зохиолоос үг оруулагч хүртэл энэ хооронд бол байнга хянж явах хэрэгтэй. Тэндэн дутуу нэмтний илүү байна, дэрийн нас, дэрийн хөтлөг энийг өөрчилгөөр ингээд. Тэгэхээр редактор зохиолч хоёр бол баг хамгийн чухал улсууд байгаа. За тэгээ үүний дараа нэгэнт ингээд бүтээлэл төрөөсөн бол хэвлэл нийтлэгч гэж байгаа. За Японд аадаг вэ гэвэл арай цөөх хүн оролцсон. За тэгээ зохиолч байгаа. За зохиолчийн дараа зураач гэж байгаа. Энэ хүн ихэвчлэн яадгийн гэхээр зураглал тэгээ бэхэр будалт хоёроо дангаараа хийх жишээ нь. За тэгээ энэ хүн жишээ нь туслах янз бүрийн эффектүүдийг өгөх эсвэл аливаа нэгэн зүйлийг тодруулахад нь тусалдаг туслах зураач гэж юм хүмүүс байгаа. Энэ хүмүүс ерөнхийдөө нэг зураач дээр 3 хүн ч нэмэгдэж орж ирж болно. Ерөнхийдөө зургийн стилээр ижлэхэн яг ижлэхэн арга барилаар ажиллах улсуудыг сонгож ажиллана. За тэгээд редактор буюу хянагч. За тэгээд түүний дараа хэвлэл нийтлэгч гэж байх нэ. За тэгээд хэвлэл нийтлэх хурд гэж. Энд чинь яг Америкийн жишээг шууд Японы мангатай харьцуулт тавьсан байна. За энэ яадгийн гэхээр нэг дугаар дунджаа 32 нүүр гарна. Энэ бол нэлийн нэмхэн гардаг гэсэн үг. За энэ яадгийн бэ гэхээр 24 нүүр зурган дээр зар сурталчилгаанууд ордог байгаа. Тэгж одоо санхүүгийн зардлаа гаргах байдалтай. Японд яадаг вэ гэвэл жишээ нь маш олон манга зураач нар ерөнхийдөө нэг хэвлэл нийтлэгч компанид очиод одоо 20-30 нүрээр нэгтгээд маш зузаан ном болгож гаргадаг. Гэхдээ энийг дараагаар нь яадаг вэ гэвэл одоо тухайн зураач өөрийнхөө одоо 3-4 сард гаргасан бүтээлээ бүгдийг нэгтгээд тэгээ нэг дугаар гэж гаргана. За энийгээ нэг дугаар нь яадаг вэ гэвэл дунджаар 180-аас дээш нүртэй байх хэвээр. Тэгээд ингээд ирэх хэрэг зузаан болно. Үүн дээр нэмж хэлэх асуудал юу вэ гэвэл хийж байгаа аргын үед яга ялгаатай байна гэвэл тэр баруунд гарч байгаа комиксийн нэмгэн байдаг учраас нь одоо бодход цаг зарцуулж гин. Тэгээд стилийн хувьд жишээ нь бас янз бүр байгаа. Японд бол яадаг вэ гэхээр бодохгүй будах цаг хугацааг юм зарцуулдаг вэ гэвэл хар цагаанаар олон нүр зурхад зарцуулж байгаа учраас Америкийн комикс илүү нэмгэн, Японы манга илүү олон нүр гардаг ялгаа энэ байх нэ. За тэгэхээр барууны комикс болон Азийн манганы ерөнхий ялгаа бол энэ байна. За тэгээд миний дуртай комиксуудаас дурдвал гэж. За би бол баг байхдаа чат хатгаараа линкдэнд явж байгаа комиксуудыг сонирхож хардаг хүүхдээсэн. Тэгээд Монголд бас
юм орж ирэх хэцүү. Би бол ялангуяа дандаа гадаад дотоод явж байгаа хамаатны хүмүүс ах эгч нартай их захидаг байсан. Тэгээд манай ах эгч нар бол надад тэгэл янз бүрийн манай ах эгч нар бол яг комик сонирхдаг улсад бишээс учраас тэгэл дэлгүүр мэлгүүрээс янз бүрийг олоод ирдэг л байсан л да. Тэгээд ерөнхийдөө тэндээс анхны мэдгэдэггүй олж эхэлсэн. Би бол тэр уншиж үзчихсэн янз бүрийн комиксууд дотроос одоо надад хамгийн таалагддаг хэдийг би дурдахыг хүслээ. За тэг яа таалагдсан би бас хэлэх болно. За хамгийн эхлээд 100 сум буюу Vertigo Comics 1999-с 2000 он хүртэл хийлсэн. За энийг бол би надд бол номонд байхгүй. Би зүгээр энийг онлайнаар уншиж ирсэн. Орсын сайтууд дээр тавигдсан байсан. Энэ комикс юу надад хамгийн таалагдсан бэ гэвэл өнгөний сонголт, тэгээд хар цагааны баланс бол маш гоё хийсэн. Тэгээд хэмнэл бол тун сайн. Тэгээд зохиол нь болохоор одоо насан туршидад зориулсан. Тэгээд насан туршид зориулсан гэхээр эротик гэсэн үг ерөөсөө биш. Гол нь гарч байгаа сэдвийн их тийм хар бараан одоо хүчирхийлэлтэй, хүчтэй хүчгүйгээ иддэг ороо насан турш улсууд илүү ойлгохоор тийм сэдвтэй гоё комикс байгаа. Тэгээ энэ комикс рүү өнгө байхгүйсэн хар цагаанаараа бол маш гоё уншигдаж харагдахаар комикс гэдэг үднээс надад бол тун их таалагдсан. Хэрвээ зургийн стилийн сонирхож байгаа бол та нар бас Google дээр хайгаад үзэхэд хэлүүлдэггүй. За түүний дараа DMZ гэдэг бас Vertigo-гийн гаргасан. Энэ комикс яадаг гэвэл ерөнхийдөө улс төрийн сэдвтэй дайн дажин гараад Америк нэгдсэн улс хоёр хуваагддаг. Тэгээд дунд нь сэтгүүлч яваад хоёр талынхаа мэдээллийг гаргадаг. Тэгээд сүүлдний сэтгүүлч хоёр талын улсууд тусалж дунд нь явсаар гараад түүний баатар болдог. Бас их эмгэнэлтэй тийм зохиол байгаа. Тэгээ энэний зураглалын стил надад тун их таалагддаг. Баригдмал биш маш тийм чөлөөтэй зурсан юм шиг санагдсан. Энийг сонирхож үзээрэй. За 3 дугаарт Street Fighter гэдэг удаан комиксыг гаргасан. Би бага хахта Street Fighter тоглоход дуртай хөвгтэйсэн. Тэгээд комиксыг сонирхоод үзсэн. Яг анх гарч байхад нь. Тэгээ надад бол одоо 2 дугаар нь байдаг. Тэгээ энэний юу надад хамгийн таалагдсан бэ гэвэл манга стил шиг болж ирсэн ээ. Өнгийг бол бүр өстой маш гоё ашигласан тийм комикс байгаа. Тэр өнгийн үзмээр байгаа бол та нар энэ комиксийн зургуудыг Google-д хараарай. За түүний дараа Metal Gear Solid гэдэг IDW гэдэг компани гаргасан. Энэ комикс юу таалагдсан бэ гэвэл энэ Ashley Wood гэдэг зураачийн зурсан стил нь тун гоё. Энэ тосон будгаар зурсан юм шиг. Ерөөсөө ямар ч тийм битүү зураасан зураасууд байхгүй. Маш чөлөөтэй будгаар нялаад ингээд ажилласан. Мөн одоо кадрын хүрээ зэрэг бол баг байхгүй. Тэр нь бол маш их таалагдсан байна. Ashley Wood-ийн зураачин зургуудыг сонирхоод үзэхэд бас хэлдэггүй. За түүний дараа одоо дэлхийд тун алдартай Алехандро Ходоровский гэж зохиолч хүн байдаг. Энэ хүний гаргасан кинонд бол тун гайхамшигтай. Тэгээ энэ хүн маш олон жилийн хугацаанд цуулж өөрийнхөө Metal Baron гэж зохиолыг комикс болж шилж гаргасан байна. Тэгээ би энийг бол эхнээс нь дуустал уншиж байсан. Тэгээ энэний хамгийн агуу нь юу вэ гэвэл энэ зургийн кадруудыг ерөөсөн нэг ч компьютер дээр зураагүй, бүгдийг яг усан будаг акрилик гуаш тэгээ ялангуяа бэхээр дагнж бол маш чадварлаг зурсан байгаа. Энэний зургуудыг харах юм бол маш гайхамшигтай зүйлийг олж харж чадна гэдэгт би итгэлтэй байна. Зохиолын хамгийн онцгой нь юу вэ гэвэл энэ зохиолын үйл явдал өрнөл баг эртний үлгэр домог туйл шиг маш гайхамшигтай өрнөлттэй хувиралтай тэгээ бүр бүхэл бүтэн 10 хэдэн баатруудын үе дамжсан тийм маш урт зохиолыг хүүрнэдэг нь бол миний сэтгэлээс бол гарахгүй үнэхээр үлдсэн. Бараг ардын аман зохиол үлгэр туйл шиг тийм гайхамшигтай. Үүн дээр нэмээд Сансар Octogo Galactic-ийн тэмцэл оруулж өгснөөр бол үнэхээр мундаг цогц нийлбэр болж чадсан гэж би бол хэлнэ. Watchmen DC Comics Alan Moore зохиолчдсан. За энэ комиксийн надад юу таалагдсан бэ гэвэл энэний кадр хуваалтууд бол маш гоё. Тэгэд өнгөний хүрдийг бол маш чадварлагаар ашигласан байгаа. Кадр болгон дээр. Зохиолын сэдвийн хувьд гэвэл асар хүчирхэг хүмүүс нийгэмд ямар аюултай байж болдог вэ? Асар хүчтэй хүмүүс нийгмийг яаж нөлөөлж өөрчилж чадах вэ гэдгийг ерөнхийдөө судалж үзэж гаргаж ирсэн. Их гоё зохиол байгаа. Энэгээр кино бас хийсэн байгаа. Би киноноос илүү номын уушаал илүү сонирхолтой болох гэж хэлж байна. За 2003 онд гарсан DC Comics-ийн Red Son гэдэг. Энэ бол маш богинохон зохиол байсан. Гэхдээ энэ зохиолын юу надад хамгийн гоё таалагдсан бэ гэвэл та нарын зурган дээр харуул энэ Суперманы арталт Сталин Лено хоёр байна те. Тэгээ ингэр дээр нь зөвлөлт толгойтулсан алх хадууртай тэмдэг байгааз. За энэ яагаад юм бэ гэсэн зохиолч нь их гоё бодсон байгаа. Юу вэ гэсэн чинь хэрвээ Супермен Америкт Аркансас очиагүй зөвлөлт толгойтулсад унсан бол ямар байх болсон болоо гэж бодож ирсэн гэж байна. Тэгээ үүнээс улбалаад нэг богинохон зохиол бичсэн. Тун сонирхолтой. Супермен хэрвээ коммунистуудын төлөө тэмцдэг коммунист пролетар үзэл сурталтай байсан бол хороо дэлхий яаж өөрчлөгдөх байсан бэ? Коммунизм яаж тарах байсан бэ гэдгийг бол тун гоёор харуулсан зохиол байгаа. За Sinestro Core War гэдэг. Энэ комикс над юугаараа таалагдсан бэ гэвэл одоо DC ертөнц дотор байгаа бүх бааtruуд одоо Sinestro-гийн эсрэг огторгоогоороо тэмцдэг.
Тэгээд энэ комиксын өрнөл зохиол нь их гоё. Тэгээд хамгийн гол нь надад энэний өнгө зураасан зохиолтлогоо бол тун таалагдсан. Тэгэхээр ногоон дэмлүүн дуртай бол энэ комиксыг уншаад үзэхэд сонирхолтой болов гэж бодож байна. За тэгээ Hellboy гэдэг Mike Mignola-гийн зохиол. Та киног үзсэн байгаах. Гэхдээ энэ бол анх комикс байсан. Мөн ялгаагүй энэний надад кадр уусан байдал тэгээд өнгө тэгээ хар цагааны ялгарл бол зураасан бүдүүн нарийнаараа яаж ажилласан бол надад бүр хамгийн их таалагддаг. За тэгээ манганаас гэвэл Eyes гэдэг энэ мангаг багта тал хүртэл уншижсэн маш урд байсан учраас би уншиж дуусгачтаагүй. Masakazu Katsura гэдэг Япон зураач гаргасан манга байгаа. Энэ хүн бас Zatman гэж гаргасан. Энэ яадаг гэвэл өсвөр насны хүүхдүүдийн өсөл мөрөөдөл үерхэл хайр дурлалын тухай гаргадаг тийм комикс байгаа. За үүний дараа сонирхол илүүдэхгүй нэрт зураач нарын тухай товч дурдъя. За Frank Miller гэдэг Америкийн зураач. За энэ дээр харах юм бол энэ чинь Sin City гэдэг. Энэ бол гэмт хэргийн тухай хүмүүсийн уралт, хүмүүсийн хар бараан тал, амьдрал тэмцэл гоёор харуулсан комикс. Гэхдээ энэ хамгийн гол нь энэ зохиол нь их гоёос гадна энийг дүрсэлсэн байдал нь бол яг 40-50-аад оны үеийн хар цагаан кинонууд шиг ямар ч саарал өнгө байхгүйгээр зөвхөн яг тас цагаанаар дүрсэлсэн бол тун гоё байгаа. За тэгээ түүний дараа нь Wolverine гэдэг зохиол сүүлд сайхан Hugh Jackman-ы тоглосон Wolverine 2 дугаар анги дээр ерөнхийдөө Wolverine-ийн зохиолыг сонгож авч тэр киног хийсэн байгаа. За түүний дор 300 гэдэг. 300 гэдэг кино маань Frank Miller-ийн гаргасан тун богинохон зохиолоос сэтгүүлсэн кино байгаа. Тэгээд Zack Snyder-ыг найруулагчаар яг энэ комиксийн өнгө стилийг кинон дээр маш сайн дүрсэлж гаргаж ирсэн гэж би боддог. Компьютер графикаар өнгөний тохиолгоор. За тэгээ энэ доор Dark Knight Returns гэдэг энэ болохоор саяхан гарсан Batman vs Superman гэж киноны ерөнхий суурь зохиол болсон тийм бүтээл байгаа. За түүний дараа Дайн улсын Herluf Bidstrup гэдэг. За энэ бол манай Ахмад үеийнхний бол маш сайн мэддэг зураач. Энэ хүн бол тун сонирхолтой зураг зургуудаар санаа, өгөөдөл, шүүмж, шоглол зэрэг бол гаргаж чаддаг тийм мундаг зураач байсан. Тэгээ энэ хүний бүтээлүүдийг заавал үзэж сонирхох хэрэгтэй. Энэ хүн бол комикс бол зурдаг хүн байсан. Гэхдээ зураг зургуудыг бол маш сайн зурж чаддаг тийм хүн байгаа. За тэгээ Francis Mobius гэдэг. Francis Mobius бол комикс зураач байсан, дизайнер байсан. Тэгээ энэ хүний зургуудаар бол баг орчин үеийн хамаг шинжлэх ухааны кинонууд дизайныхаа үлгэрлэлийг бол авч хийсэн байдаг. Энэ хүн бол маш олон бүтээл дээр ажилласан. Маш чадвартай зураач. Тэгээ үнэхээр өөр юм гэсэн үг эстэй. Маш хүчтэй тод өнгө хэрэгэлдэг. Холливуудын 5 дугаар элемент гэж киноны дизайныг бас энэ хүн бүгдийг гаргасан байгаа. Тэгэхээр энэ хүнийг бол комикс сонирхогч нар дотор бол заавал мэдчих хэвээр гэж би үздэг. За миний хувьд гэвэл энэ Францын Run 777 гэж энэ зураачийн зургийн стил бол тун таалагддаг. Энэ хүн энэ Mutafukaz гэдэг энэ өөрийн зохиолтой цувралыг бол гаргадаг. Энэ яадаг вэ гэхээр Америкийн Лос Анжелесын гангстерууд тэгээд харь гаригийнхан, мафийн төрөл бүрийн зүйлийг болоод тун сонирхолтой зохиол гаргасан байгаа. Тэгээд даанч нэг харамсалтай юм гэвэл энэ хүний комикс зөвхөн Франц хэл дээр байдаг. Европ явсан хүмүүс ихгүй бол гадуур бол олддоггүй. Тийм комикс байна. За тэгээд Takehiko Inoue гэдэг зураач Slam Dunk тэгээ Vagabond гэдэг энэ хоёр бүтээлээр хамгийн алдартай. Тэгээ энэ хүн болохоор хөдөлгөөний энерги зэргийг бол тун чадварлагаар харуулж чаддаг зураач байгаа. Ерөнхийдөө хүмүүсийн анатом нь ямар вэ гэвэл урт гар хөлтэй, жижигхэн толгойтой байдаг. Бихний зураасыг бол маш нэрийн тавьдаг зураач. За түүний дараа Өмнөд Солонгосын Ким Жунги. За Ким Жунги гэдэг зураач маань юугаар алдартай вэ гэвэл огт байгуулт тавихгүйгээр шууд ямар ч харандаан суурь зэргийг хэрэглэхгүйгээр ерөөсө бэхээр ингээд шууд зураад ажиллаад явах чадвартай. Энэ хүн бол Генесийн номд орсон зураач байгаа. Мөн бас комикс зурдаг. Гэх мэт миний санал болгож байгаа зураач нар бол эдгээр хүмүүс байна. За одоо бүгдээрээ мэргэжлийн хэллэгүүдийг сурцгаая. Comic strips. Ихэвчлэн сонин хэвлэлээр гардаг цөөн кадраас бүтсэн богино хэмжээний өрнөлт зураг өгүүлэмжүүд гэж. За comic strips гэдэг бол ойлгомжтой ихэвчлэн сонингийн доогуур эсвэл сонингийн хамгийн ихтэй тал нүрийг эзэлж байгаа. За тэгэд энэ нь бол ихэвчлэн үргэлжилсэн зохиол биш. Зөвхөн цөөхөн хэдэн кадр дотор л багтсан богинохон өгүүлэмжтэй бие даасан жижигхэн комиксууд. Тэгэд Японд болохоор Yonkama manga гэдэг 4 кадраас бүтсэн богино хэмжээний өрнөлт зураг өгүүлэмжүүд. Энэ бол барууны comic strips-тэй адилхан. Гэхдээ гол нь онцлог нь юу вэ гэвэл зөвхөн 4 кадр дотор тухайн өгүүлэмжийг гүйцэтгэсэн байдгаар онцлог. За the comic book гэж юм те. Comic ном гэдэг. Номны хэмжээнд бүтээгдсэн зураг өгүүлэмжийн цогц ном гэдэг. Гичнээн нүрээс нь чсэн хооронд хэлэхэд үзэхэд ядаж нэг 4-өөс дээш нүртэй ном болж чадхаар тийм хэмжээний бүтээлийг comic book гэж нэрлэж яах нэ. За graphic novel гэдэг. График зохиол.
ихэвчлэн гүйцэд бичигдсэн дүрс зохиол дангаараа бие даасан гэж. За энэ болж байгаа маргаалтай хэллэг. Гэхдээ новел гэдэг бол өөрөө зураг зохиол гэдэг нэр томьёо. Тэгээ энэ яадаг вэ гэвэл эхнээсээ дуустал огт үргэлжилдэггүй цор ганц бие даасан нэг зохиолыг нэгтгээд тэгээд хэвлэн гаргасныг graphic novel гэж хэлж болно. За тэгээд web comic гэдэг интернет дээр эрхлэн гаргадаг зураг өгүүлэмж гэдэг. За интернетээр бол маш олон хүмүүс өөрсдийнхөө комиксуудыг 7 хоногоор сараар янз бүрийн хугацаатаар гарган ихэл тавьдаг байгаа. За энэ хэвлэлтээс юугаар давуу байдгүй гэвэл интернетийн формат гэдэг бол өөрөө хязгааргүй тийм үү? Маш нарийн байж болно, маш жижигхэн байж болно, маш том байж болно, маш урт байж болно, маш өргөн байж болно. Түүгээрээ бол web comics бол ямар ч хэвлэгдсэн комиксуудаас энүүгээр арай илүү давуу талтай байдаг. За one shot гэдэг ихэвчлэн 20-22 нүүрэн багтааж бие даасан бүтэн зохиол хүүрнэ гэж. За энэ бол ойлгомжтой. Маш богинохон зохиол байгаа нь шүү дээ. Нэг л удаагийн хэвлэлтэнд гарах. Нингэн anthology гэдэг богино хэмжээний комиксуудын төвөөр. За энэ яадаг вэ гэхээр одоо ихэвчлэн олон зураач нарын one shot-уудыг нэгтгэхэд нэг зузаанаа болгоод тэгээд гарган хэвлэснийг anthology буюу төвөөр зохиол гэж хэлэх нэ. За тэгээ mini series буюу богино цуврал гэдэг. Зохиолоо 4-6 дугаарт хувааж хэвлэнэ. Нийтдээ 120 орчим нүүр болох хэвээр. Эхнээсээ дуустал ерөөсөө л энэ л хэмжээнд эхэлж өрнөд дууссан тийм зохиол байх нэ. Гэхдээ 4-6 дугаарт хувааж цуулж хэвлэж гаргах нэ. За тэгээд paper trade back гэдэг олон дугаар болж хэвлэгдэн гарсан өгүүлэлтийн нэгтгэж гаргасан дугаар гэдэг. За энэ яадаг вэ гэвэл жишээ нь маш олон дугааруудыг нэг дэвтэр болгож эмгэгдэхэн гаргасныг хэлнэ. За ongoing буюу одоо болтол тасралтгүй хэвлэгцээр байгаа цувралыг хэлнэ. За одоо тэгвэл нэг комикс нүрийг ерөнхийд нь хараад тэр доторх зүйлсүүдийг яаж ангилж нэрлэхийг би зааж өгье. За энэ ч кадр гэдэг англиар panel гэж байгаа. Кадр болгон тухайн зохиолын нэг хэсгүүдийг нэг мөчүүдийг өгүүлж дүрсэлж харуулна тийм ээ. За энэ дээр харах юм бол хүрээгүй кадр гэж бас байгаа. Borderless panel гэдэг. Энэ яадгийн гэхээр хоёр тишээшээж болно, тишээж тулж болно. Ерөнхийдөө хайрцаг дотор оруулаагүй кадрыг хүрээгүй кадр гэж нэрлэхнэ. За 3 дугаарт нь tier гэдэг игнэ. За энэ яадаг вэ гэвэл кадра яаж хуваагддаг вэ гэвэл 1-р игнэ, 2-р игнэ, 3-р игнэ, 4-р игнэ гэж хуваахна. Тэ? Одоо хэрэг дэвтрийн цаас ирэл 1-р мөр, 2-р мөр, 3-р мөр, 4-р мөр гэж байгаатай яг адилхан. За түүний дараа gutter гэдэг. Миний шараар тэмдэглэсэн эсвүүдийг харах юм бол кадруудын хоорондох зайг хэлэхнэ. Энэ бол завсар гэж нэрлэгдэх тийм бүсүүд байна. За тэгээд inset буюу шургуулсан кадр гэж. Энэ яадаг вэ гэвэл ихэвчлэн аливаа нэгэн зүйлийг тодтогоход зориулдаг яг игнэ дотроо жигсаагүй бие дааж олсон кадрыг хэлнэ. Үгийн хайрцаг зэргүүдийг яаж ойлгох вэ гэж. За нэгдүгээрт миний энэ хөхиганаар тэмдэглэсэн хайрцаг бол хүүрнэлийн хайрцаг байгаа. За энэ дээр юу ажиллах юм бэ гэвэл одоо тухайн нөхцөл байдал юу болсон хэрвээ энэ түүхийг өөр хүн хөндлөнгөөс хүүрнж ивэл одоо тухайн хүүрнэлийг уншиж байгаа хүн хэрвээ энэ кадр дотор байхгүй бол үүнийг ашиглаж болно. За түүний дараа энэ ярианы хайрцаг гэж байгаа. Энэ улбар шаараар тэмдэглэсэн. За энэ яадаг вэ гэвэл тухайн кадр доторгоо дүрээс гарч байгаа үгүүдийг ярианы хайрцагаар тэмдэглэх нэ. За түүний дараа бодлын хайрцаг гэж ингэж байгаа. Бодлын хайрцаг яадаг вэ гэвэл ийм олон бөмбөлгүүдээр ингэж төсөлж харуулдаг байх нэ. За тэгээд түүний дараа эффект гэдэг янз бүрийн эффектүүд оруулж болно. Жишээ нь дэлбэрч байгаа, шивэнж байгаа, шуугж байгаа, шажигнж байгаа одоо үгийн хайрцагаар гаргаж болохгүй чимээ зэргийг бол эффектээр ингэж харуулдаг байх нэ. За тэгэхээр мэргэжлийн хэллэгүүд бол энэ байна. За ингээд нүүр хуваалт буюу layout-ын тухай үзцгээе. За нэгдүгээрт өргөн кадр нь уншихад удаан мөн их мэдээлэл оруулж болдог. За энд бол ингээд хэрвээ зургаар ярих юм бол панорама маягийн зураг тийм үү. Энэ дотор маш их зүйлийг харуулж болно. Тэнгэрийн хаяа, уул, наануга зүйл тэгээд кадрын хоёр захад байгаа зүйлс зэргийг. Өндөр нарийн кадр нь түргэн үрнэлийг илэрхийлнэ гэдэг. За хэрвээ дээдлийн өргөн кадртай харьцуулах юм бол за жишээ нь 3 хүүхдэд өгүүлбэр бол том богинохон тийм үү. А жишээ нь 10-аад хүүхдэд өгүүлбэр бол арай урт. Үүнтэй яг адилхан түргэн үйл явдлуудыг нарийнхан кадруудаар илэрхийлдэг байх нэ. Өргөн кадрын дээрээс доош хүртэл зайд дэрэгдэн нэгээс илүү кадр байвал тэдний өрнөл өндөр кадртай хамаарна гэдэг. За жишээ нь энэ дээр юу гэж болох вэ гэвэл за энэ дээр нэг өндөр нарийн кадр дээр нэг хүн зогсчихлаа гэхэд тэрний хажуу талд байгаа кадрууд бол яг энэ хүний зогсож байгаа энэ үйл явдалтай яг зэрэгцээд болж байгаа үйл явдлыг ингэж дүрсэлж болно.
Налуу кадрын хуваалт нь хорд тулаан зэргийг илэрхийлнэ гэдэг. За энэ тухай ерөө нарийн үзмээр байгаа бол миний заасан зохиомжийн тухай хичээл дээр илүү тодорхой байгаа. Тэгээ яадгүй гэвэл юм хазаагаад ингээд далиагаад ирэхээр илүү хөдөлгөөнтэй, сорилттой болж эхэлдгээрээ харагддаг. Бөөрийнхий кадр нь онцгой мөчүүдэд анхаарал татах зорилготой гэдэг. За энэ яадгүй гэвэл тухайн болж байгаа өрнөл дотор хамгийн анхаарах ёстой зүйлсүүд болон хамгийн чухал хэлж байгаа үг, мессеж зэргийг бөөрийнхий кадрт оруулж ингэж дүрсэлж болно. За тэгээд зохиолын өрнөл хэмнэлийг эвдэхгүй тохиолдолд туслах маягаар шургуулах кадрыг ашиглаж болно. За энэ бол бөөрийнхий кадртай төстэй ч гэсэн шургуулах кадр бол илүү дизайныг гоё болгох зэргээр эсвэл аливаа нэгэн зүйлийг хажуугаар нь дурдах зэргээр дээр оруулж болдгоороо даваа талтай. Бүтэн үр дангаар нь ашиглах нь. За энэ дээр харах юм бол жишээ нь энэ дээр нэг бүтэн үрэн дээр би нэг хүний дүрийг оруулж зурсан. За энэ яг үнийг splash page гэж нэрлэдэг. Splash page яадаг вэ гэвэл тухайн комикс дотор аливаа нэгэн дүрийг танилцуулах, аливаа нэгэн огцон өрнөлийн хувирлыг маш нөлөөтэйгээр тод том руу харуулах зэрэгтэй ашиглаж байгаа. За үүнийг бол бүр хэтрүүлэн хэрэглэсэн арга нь юу вэ гэвэл spread page гэж. Энэ яадаг юм бэ гэхээр гол цаас ашигласан юм шиг тийм том хоёр бүтэн нүур ашиглаж хэрэглэснийг spread page гэж байгаа. За яг Google дээр comic book splash page, spread page гээ хайгаа харах юм бол тун сонирхолтой зургуудыг олж болно. Энэ хоёрын бол хэмжээний хувьд ялгаатай боловч хэрэглээний хувьд яг адилхан. Аливаа нэгэн өрнөлийн огцом хувирал эсвэл маш тод томруулнаар аливаа нөхцөл байдлыг танилцуулах, эсвэл шин дүрийг танилцуулах, нууц байсан зүйлийг маш тод томруулнаар илэрхийлэх зэргээр бол ашигладаг. За одоо нүур хуваалтын төрлүүдийг үзье. За эхний жишээ бол хэрээс гээд grid panels гэдэг. За энэ яадаг вэ гэвэл ерөнхийдөө комикс сурах нүрээ дотор нь яг тэнцүү хэмжээний хэсгүүдэд уугаад өндөр өргөний хувьд бол хоорондоо бүгдээрээ тэнцүү хувааж хэрэглэхийг хэлнэ. За энэ юугаараа давуу талтай гэдэг. Зурхад бол маш амархан, маш энгийн, уншихад бол тун энгийн, тун амархан. Зохиолын хэмнэл зэргийг бол яг алдахгүйгээр дүрслээ явахад бол тун амархан байдаг. За тэгээд түүний дараа чөлөөт хуваалт буюу free form panels гэдэг. Зарим энэ хоёрыг харьцуулаад харах юм бол чөлөөт хуваалт нь өндөр намын хувьд бол ерөөсөө дураараа тухайн үйл явдал нөхцөл тааруулж хэр зэрэг цаасны зай ашиглах вэ гэдгээ өөрөө дураараа шийдхийг чөлөөт хуваалт гэж нэрлэж байна. За тэгээд мэдээж бол цаас суулзаа бол босоо халбгүй хэвтээ шийдэж болно, өргөн шийдэж болно. Тэгэхээр энэ бол цэвэр та нарын өөрсдийн дур мэдээ шийдэх асуудал байна. За унших чиглэл ямар вэ гэвэл яг ном уншиж байгаатай адил зүүнээс баруун хүртэл уншаад доод игнээс мөн адил зүүнээс баруун тийш уншиж явна. За ингээ харах юм бол 1 2 3 4 5 гэдэг ингээ унших юм бол ойлгомжтой. Эхний мөрийг уншиж тусаад дараа нь хоёр дахь мөр рүү ороод хоёр дахь мөрийг уншиж тусаад гурав дахь мөр рүү орно. Хоёрдугаар жишээ үйлчлэн 1 2 3 4 5 гэдэг. Жишээ нь энэ тохиолдолд бол ерөөсөө хоёрхыг нэн өргөн шүү дээ, тийм ээ. Нэг нэрээ нарийнхан нөгөө нь илүү өндөр. За 3 дугаар жишээ харах юм бол 1 2 3 4 5 гэдэг. Ингээ харах юм бол 1 гэд нэгдүгээр игнээ болохоор бүтэн игнээ эзэлсэн кадр байна. За түүний доор хоёр дахь игнээ болохоор 2 3 гэд 2 кадр багтаажээ. За түүний доор 4 5 6 бол 3 дугаар игнээ гэж явна. Тэрийг яаж тайлбарлах юм гэхээр 4 дугаар кадр бол босоо нарийнхан 5 6 дугаар кадр бол тэр игнээг хөндлөнгөөр нь хуваасан 2 кадр гэж. За тэгээд дараагийнх 1 2 3 4 5 6-ыг ойлгомжтой. 5 6 дугаар кадр болохоор дундуура налуу хуваалтаар завсраар хуваасан байх нь. За энэ бол ойлгомжтой 1 2 3 4 5 6 ингээд. За одоо ямар хуваалт зөв, ямар хуваалт буруу гэдэг тухай судалцгаая. За энэ кадрыг харах юм бол зохиолын өрнөл яаж аль кадруудаар дамжиж болж байгааг харахад бол маш хэцүү тийм үү. Жишээ нь энд игнэнүүдийг эвдсэн байна, өрнүүдийг эвдсэн байна. Тэгвэл шууд дээшээ явах уу, дундуур явах уу, шууд доошоо ороо буцаад дээшлэх үү зэрэг бол хэлэхэд маш хэцүү. Энэ үүнээс бол зайлсхийх хэрэгтэй байгаа. За түүний дараагийнх харьцуулгад арай хялбар юм шиг харагдаж гисэн. Мөн ишлэн нэгдүгээр кадраас шууд дээгүүр явах уу, дундуур яваад дээшлэх үү эсвэл доош чад дээшлээ дахиад доошлох уу гэдэг тун ойлгомжгүй харагдаж байгаа. Тийм болохоор аливаа нэгэн өөрийнхөө комикс явуулт хийж байгаа хүн юу бодох хэвээр гэхээр за одоо юу гэх юм би энэ бол миний бүтээл би өөрөө яаж шийдэж болно хамаагүй энэ бол стил нь те би одоо ийм хувиралтай ийм маягаар ингэж хийж байгаа энэ бол миний хийж байгаа гэр ингэж болно энэ бол цэвэр таны хэрэг. Гэхдээ нөгөө төгөр яах хэвээр гэхээр хэрвээ таны хийсэн бүтээлийг хөндлөнгийн хүн аваад үзэхдээ хаагуур яаж уншигдэж яаж яваад байгааг нь ойлгохгүй бол тэр ямар ч хүн байсан залхуун өрөөл хэрэг шууд хай. Одоо тэгээд тань руу уцтаал энэ аль нь яг хаана явж байгаа энэ хийж байгаа гэж асуух тэр хүнд бол ямар ч тийм заав инээр хүсэл байхгүй болно тийм үү. Тийм учраас яг стандарт буюу мөр игнээ тун тодорхой ийм хуваалтуудаар хийх хэрэгтэй гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл бид нэр баг ухаас ном уншиж сурахтаа л
зүүн талаас баруун тийш хүртэл бичээл бичгтээч тэгж бичээл уншигтаач тэгж уншаад яг тэгээс сурсан. Тийм учраас яг энэ кадрын энэ игнээ мөрний энэ хуваалтууд яагаад юм нарийн байдаг вэ гэхээр яг бидний яа цаасан дээр үгээр үг үсгээр яаж бич тэгэл тусгасан ямар ч юм аваад уншаад ойлгохгүй тун энгийн байлгах тийм л нарийн систем. Энэ бол цаг хугацааны хувьд бол шалгарсан, найдвартай. Тийм арга учраас яг түүнийг баримтлан хийх юм бол хамгийн төвгүй зөв болно. Тийм болохоор энэ хуваалт бол буруу байх нь. Энэ хуваалт бол буруу байх нь. Стандарт баримтлал буюу энэ хуваалтууд бол зөв байх нэ. За тэгээд түүний дараа арай өөр маягийн сонирхолж үзүүлэх кадрын хуваалтууд байна. За эхнэрийг харах юм бол дээд игнээ ингээд бүхлээрээ энэ тал дугуй кадартайгаа нэг игнээ болж явна. За энийг яаж болох юм гэхээр тэр тал дугуй дотор одоо дайсны дүр дугаглал хийж хахад бусад нөгөө тав дотор нь түүний хэлж байгаа үгт реакц үзүүлж байгаа жишээ нь 5 4 гэж болно тийм үү. Эсвэл зөвхөн тэр кадр руу хандж байгаа 5 өөр үйлдэл гэж болно тийм ээ. За дундлын 5 уушуудыг харах юм бол бидэнд юу толгойд хамгийн түрүү санд орж ирэхээр волтрон байж болно тийм үү. 5 талд нь нисгэгчнэр үг хэлээд дундалт нь одоо волтрон угсрагдаад нэг том роботын цогцолоод харагдаж байгаа жишээ нь байж болно. За хамгийн баруун талыг харах юм бол 1 2 3 4 5 гэдээ хуваасан. Энэ бол илүү чөлөөт хуваалт мөн үйл хэлэг мөр игнэг бол эвдсэн дизайн мөн. Гэхдээ эндээс харахад бол ингэж уншигдаж болохоор байгаа байхгүй юу? 1 2 3 4 5 гэдэг яг тийм ээ. Тэгэхээр унших чиглэл кадрын хуваалтууд ийм байх нэ. За үүний дараа ярианы унших болон байрлуулах тестаараа үгийн хайрцаг давхарлуул аль наагур орсноор нь эхэлж уншина гэж. За хэрвээ энэ кадрыг харах юм бол хоёр хүмүүдээс ярьж байна. Хэрвээ тухайн кадрт багтахгүйгээр хоёр үгийн хайрцагийг шахаж байрлуулах хэрэгтэй болох юм бол төрүүлж үг хэлж байгаа хүнийх нь үгийн хайрцагийг дээр нь байрлуулдаг байх тийм үү. Хэрвээ энэ хоёр үгийн хайрцаг хэрвээ нэгнээс хол байвал ойлгомжтой мэдээж зүүнээсээ баруун тийш уншина тийм ээ. Тийм учраас дизайнерч нь тэгж тооцох хэрэгтэй. Хоёр хүн аль төрүүлж эхэлж ярих гэж байгаагаа зүүн талдаа байрлуулад дараагийн үг хэлхийгээ баруун талд байрлуулна. Тэгэхгүй сорилол тавих юм бол үгийн хайрцагнууд нь зүрх буюу янз бүрийн асуудал үүсч байна. За хэрвээ тэр тохиолдолд яах вэ гэвэл нэгдүгээр хайрцаг нь наад талтай байна, хоёрдугаар хайрцаг цаад талтай байна тийм үү? Гэхдээ эсрэг тэсэг талдаа байсан ч гэсэн хэрвээ уншиж байгаа бол за бүр үнэхээр аргагүй хүмүүсээ тэгж байрлуулах шаардлага гарах юм бол аль наад талд орсон үгийн хайрцаг гэж уншаад цаагаар орсон үгийн хайрцагаа дараа нь унших нэ. За хэрвээ үгийн хайрцаг дээр доор байрлах тохиолдолд ойлгомжтой мэдээж дээрээсээ доош унших чиглэлтэй учраас төрүүл хэлж байгаа хүнийх нь үгийг дээр нь байрлуулад дараа нь үг хэлж байгаа хүнийх нь үгийг доор нь байрлуул. За дөрөвдүгээрт за маш их үг орсон байвал яг тийм үү. За эндээс бол ойлгомжтой. За яг нэгдүгээр хайрцаг нь арай бага, хоёрдугаар том байгаа гэхээр мэдээж эхний хүн сайн үхэхэд аягуулсан. Сайн юу вэ, чи юу вэ, ингэж байна гэж болно тийм үү. Дээд тэгвэл мөн ижилхэн төрүүлж хэлсэн үгийн дээдлэлт нь дараа хэлсэн үгийг ардуур нь оруулж тийм үү. Тэгээд доошоогоо орохдоо хэрвээ доод игнэрөө нүдээ авч харах юм бол хэрвээ мөн ялгаа байхгүй наагур норсон үгийн хайрцаг төрүүлж уншаад гараа норсныг тоолж унших тийм үү. Тэгэхээр 1 2 3 4 гээд энэ царалаа унших нэ. Мөн бас нэг хөлбөр юу байдгийг гэхээр үгийн хайрцагуудыг хооронд нь хэлхэх гэж арга байдаг. Тэр нь яадаг вэ гэвэл эндээс харах юм бол яг ингээд наагур цаваараас тестараа уншиж тийм үү. 1 2 3 4 гэх тийм. Нэгдүгээр хүн сайн юу хийж байгаа, хоёр дахь нь юмгүй би гэсэн гурав дахь хүн чи тэрэндээ тэгээ ярьсноо дөрөвдөх нь би дөрөвдөө яриач амжааг ооч гэх юм. Иймэрхүү байдлаар үгийн хайрцагын тестараа явагдах нэ. Харах өнцгийн тухайд харах өнцгөр аливаа зүйлсийг яаж дүрслэх вэ? Хэдэн төрлөө гэдэг одоо үзье. За нэгдүгээр үндэслэн тогтоох кадр буюу англиар establishing shot гэж үйл явдлын өрнөл болж буй байршил цаг хугацаа нөхцөл зэргийг тогтоох кадр. Энэ ихэвчлэн нэг бүтэн игнэг эзэлдэг нүүрний хамгийн ихэнд байдаг те. За энэ зургийг харах юм бол энэ хүн хаттай цөлөрхөг тийм газар зогсож гин, ингэж гин, тийм үйл явдал болж гин. Одоо тухайн цаг мөч нь өдөр байна, тийм үү? Ингээд их тод нартай байна, гэрэлтэй гэх мэт ингээд хүссэн нэрээ тогтоож болно. За энэ бол аливаа нэгэн үйл явдлын газар солигдох хоёр тусдаа үйл явдлуудыг шилжүүлэхэд бол хамгийн их өргөн ашиглагдж байгаа кадр байдаг. За хоёрт нь бүтэн оруулсан кадр буюу full long shot гэж нэрлэдэг. Дүрээ бүтэн багтаасан танилцуулах маягтай кадр гэдэг. За энэ бол ерөнхийдөө босоо кадрч гэж болно, бүр их өргөн нэг бүтээгнийг эзэлсэн кадрч гэж болно. За дундын зайны кадр medium shot гэдэг. Энэ хөвчний ер нь гоёны дээгүүрсгөл бэлхүүсэнс дээгүүр тасалж дүрээ харуулдаг кадрыг medium shot гэж нэрлэж байгаа. За дөрөвдүгээрт ойрын зай close up гэдэг. Энэ яадаг вэ гэхээр кадрт игэмний яснаас дэшээ толгойн ойроо хүртэл бүтэн багтаасан
кадрыг close up гэж нэрлэж байгаа. За түүний дараа хит ойрын зай буюу тулгаж extreme close up гэсэн кадрын төрөл байх нэ. За шууны арга өнцөг буюу bird's eye view гэж. За энэ яадаг вэ гэхээр маш өндрөөс доошоо харсан маш их зүйлийг хамрааж багтааж харуулж чадсан тиймэрхүү кадрыг шууны нүднээс харах өнцөг буюу bird's eye view гэж нэрлэдэг. Үүнээс эсрэгээрээ газраас тэнгэр өөдөө маш жижигэн цэгээс харахыг өртний харах өнцөг буюу worm's eye view гэж нэрлэдэг. За тэгээд дээд өнцгөөс буюу high angle гэж тийм үү. Энэ яадаг юм бэ гэхээр камер ерөнхийдөө толгооноос арай өндөр байдалтай. Тэгтээ жоохон тонгоож авч харуулж дүрсэлснийг хэлнэ. За түүний дараа low angle буюу доод өнцөг. Энэ яадаг вэ гэхээр ерөнхийдөө бэлхүүснээс арай доогуур камера үйл ялэг дээш нь үлээл гэж харуулж зураг авалт хийснийг доод өнцөг low angle гэж нэрлэдэг байна. За ингээд зөвлөгөөнүүд харъя. За жишээ нь нэгдүгээр зөвлөгөө юу вэ гэвэл одоо энэ хоёр хүн бай гэж бодъё тийм үү. За энэ хоёр хүнийг бол medium shot буюу дундын зайнаас авсан байдлаар дүрсэлсэн байна те. За энэ зурган дээр юу uitгартай байна вэ гэвэл аль дүр нь ахалж байгаа, аль эсвэл үйл явдал өрнөл айгу муутай, ерөнхийдөө тун хавтгай uitгартай дүрслэн. За энийг яаж өөрчилж болдго юм бэ гэхээр нэг хүний цаан тавиад нөгөө хүний наам нь оруулаад аль нэг нь тэргүүлэгч байдалтай болгоод нөгөө хүний дагалдагч байдалтай. Тэгээд аль нэг нь өндөр нам. Ингээд байршлуулын өөрчлөлт ирэх юм бол хамаагүй сонирхолтой болж харагдана. За үүнийг мэдээж миний цаас зохиомжийн хичээл дээр бол маш тодорхойгоор харж болно. Кадр дотор болгон зохиомжийн шин саануудыг хийж туршиж үзэх хэрэгтэй. Хэрэг залхуурахгүй бол. За энэ хүн ингээс нэг юм авч чинь тийм үү. За би энийг юу гэж харж байгаа юм гэхээр энэ хүн ингээс буугаа гаргаж байгаа гэж би зурж байгаа. Гэхдээ миний харсан камерын үнцэг жоохон сонирхолтой байна. Яаж юм гэр энэ хүн ингээс төрөвч ээж гаргах гэж байгаа юм шиг, утгаж гаргах гэж байгаа юм шиг юу ч гэж болно тийм үү. Гэтэл зохиол дээр ингээс энэ хүн буугаа гаргаж байна гэж бичсэн байвал ингэж дүрслэх нь бол жоохон дутмаг, долмиг юм аа. Тэгэхээр үүнийг яаж засах ёстой вэ гэвэл үнэхээр тэр буугаа гаргаж байгаа гэдгийг харуулах ёстой үнэхээр зохиол дээр бичсэн бол. Тийм болохоор хажуунаас нь бууган цохиулгаад яг ингээс гаргаж энийг тодтогч харуулж өгснээр эхний кадраас хамаагүй илүү сонирхолтой байдлаар дүрслэж харуулж чадж байна тийм үү. Камер яаж хэр зэрэг өндөр, хэр ойр хол яаж байрлалсаас хамаарат тухайн зүйлийн нөлөөг бол яаж өөрчилж болдог. За жишээ нь энэ хүнийг шанаадад зохиод унагч чинь тийм үү. Одоо дээдлийн буу гаргаж байгаа юм гэж би бодож байгаа. За тэгсэн чинь заа зохиож унагч байгаа нь харагдчихлаа, ойлгогдчихлаа. Үнэхээр зохиол дээр энэ хүн шанааж унагч байна, энэ хоёр хүн ингэж байгаа нь бүтэн харагдана гэж бичсэн бай гэж бодъё тийм үү. Тэрийг үнэхээр дагаад зурсан үнэхээр юм бай те. Гэхдээ энийг цааш нь бүр улам гоё яаж болгох вэ гэвэл тийм үү. Энд чинь үйл явдалтай зураг, өрнөлттэй зураг, тэмцэлтэй зураг. Тийм учраас мэдээж хазайсан тим кадрыг ашиглах нь бол тохиромжтой болоод байна тийм. Тэгэхээр үнийг яаж бий өөрчилсөн бэ гэвэл доотлыг харах юм бол зохицоо өвний талаас камера хазаалттай ингэж харуулж өгснөөрөө цохилт нь хүртэл тэр кадрыг дундуур нь ташуу бүр яг ингэж хуваагаад гар нь бүр яг нүүрэн дээр нь таарад тэгээ илүү нөлөөтэй ингэж харагдаж чадчихэв. Ерөнхийдөө зохиомжийн онолыг дагаад тэгэд юу дүрслэх гэж байгаа вэ? Яаж нөлөө үзүүлэх вэ гэдгийг бол ер нь болж игэл 1 2 3 удаа өөрчилж зурж туршиж үзчихэж илүү гоё кадрууд зохиолоо илүү нөлөөтэй болгож гаргаж харуулах боломжтой гэдгийг би дурдмаар байна. Комикс зохиол бичих арга болон түүний дистрал. Нэгдүгээрт зохиолын ерөнхий санааг гарган шийднэ. Ашиглах цаасны хэмжээг мөн мөнтэй ижлэн шийднэ. A4, B5, A5, D4, 3 идчихэж болно. Өргөн чиж болно, босоо чиж болно тийм. Энийг бол та зөвөр өөрөө шийдэх асуудал. Зохиол ерөнхий санаа гарган шийднэ гэдэг нь одоо ямар зохиол байх юм тийм үү? Хайр дурлалын зохиол уу, дайн дулаантай зохиол уу, аимшигын зохиол уу, хүн ухааны сэдвтэй юу? Энэ бол зөвөр таны шийдэх асуудал. За түүний дараа зохиолын гол өрнөлтүүдэд нэг богино өгүүлбэрүүдээр бичнэ. Тэдгээр дэлгэрүүлэлтэн зохиолын гол дүрслэг хэсгүүд болж ирнэ. За тэр нь юу юм бэ гэхээр яаж чирж болъё л та тий. За эхлээд нэг ийм хүн байжээ. Ингээд гаргах чинь дараа нь за эхлээд энэ хүн өглөө босно. Дараа нүүр гараа угаалаа, гэрээсээ гарлаа, замдаа хүнтэй ярьлаа, машин цуулаа, цаашаа явлаа, инглээ гэдэг нэг өгүүлбэрүүдээр яг өрнөлүүдийг ингээд гаргаж цуулж бичгийг хэлж байгаа юм. 3 дугаарт зохиолоо хідэн нүрэнд багтаахаа шийднэ гэдэг. Зохиолоо дэлгэрүүлсэн цөөн товч өгүүлбэрүүдэд зурх нүрнүүдэд ангилан ялгаж хуваарлна гэж. За жишээ нь за миний комикс 100 нүр болно. За миний комикс 10 нүр, за миний комикс 50 нүр хамаагүй. За та зохиолуудаа биччихлээ те. За түрүүний ярьсан за өглөө бослоо, нүүр гараа угаалаа, гэрээсээ гарлаа, хүнтэй таарлаа, машин цуулаа,
цаашаа тавихлаа гэсэн чинь хажуунаас маш их мөрглөө одоо юу ч хийж болно тийм үү. За тэгэх юм бол энэ бүх үйл явдлуудыг жишээ нь 100 нүрт багтаана гэвэл эн чинь одоо баг нэг өгүүлбэрийг нэг нүрээр гаргаж болохоор байна тийм ээ. А тэгтэл энэ богино зохиол цаашаа одоо 20 30 өгүүлбэр байлаа гэж бодоход за надад мөнгө төгрөг алга төслөөлөө бид нар ингээд тэдийг л хуваарлж чадна гэж. За энийг тэгвэл 5 нүрэн багтаа гэх юм бол баг эн чинь одоо жишээ нь доор ажил нэг нүрэн дээр 78 өгүүлбэр багтаас үйл явдлыг гаргах шаардлага гарна тийм үү. За тэг үүнээс хамаарат хэр нарийн зургуу хэрэг багтаах уу хэрэг хуваах уу гэдэг чинь бол ерөөсөө шийдэгдээд ирэх байхгүй. Тийм болохоор зохиолын өгүүлбэрийг биш тусчаад за нэгдүгээр нүрэнд би эхний 3 өгүүлбэрийг, хоёрдугаар нүрэнд би дараагийн 5 өгүүлбэрийг, гуравдугаар нүрийг би одоо splash page буюу бүтэн нүрээр л гарна. Тийм болохоор нэг л өгүүлбэр гэх мэтэр ингэж хуваарлж шийдэх нэ. Бас нэг дарааж чад. Түүний дараа тухайн нүрэнд хуваарлсан өгүүлбэрт хүнийг хэдэн кадрт хуваалцуулж болохыг баримжаална. Зарим өгүүлэмжийг бичгэд их хэдий ч зурхад бага болох болон эсрэгээр байх тохиолдол цөөнгүй. За тэгтэл юу гэдгийг энэ дүр маань ус руу үсрээд усан сэлээд уснаас гараад хувцас усаад машинд суулаа гэдэг ийм дөрөнд одоо салаа үйл явдлыг нэгэн кадрт багтаах ямар ч арга байхгүй тийм үү. Тэгэхээр энийг одоо тооцоохыг хэлж байгаа байхгүй юу. Жишээ нь байшин дээрээс одоо үсэрж байгаа нүмергнөөс буу гаргаад доотлын талын үнийг буудж идэл тэглээ янз бүрийн юм байна тийм үү. Тэгэхээр энийг тухайн нүрэнд хуваарлсан өгүүлбэрт хүний эдэн кадрт хуваалцуулж болохыг баримжаална гэдэг чинь яг аль нь боломжтой аль нь боломжгүй. Жишээ нь усанд одоо юу гэдэг чинь жишээ нь одоо яаж ч болсон нэгтгэж болохгүй үйлдэлүүдийг бол салгаж зурхаас өөр арга байхгүй гэх шаардлагатай гэж үздэг. 5. Кадруудад хуваах явцад хэмнэлээ сайн бодох хэрэгтэй. Жижиг үйлдэл бүрийг шаардлагагүй тэр бүчлэн дүрслэхээс боломжтой зайлсхий. Хэд нуршуу болон дүрслэх ажлын овооролт бол хэрэггүй гэж тийм үү. Жишээ одоо карманаасаа тамхи гаргаад тэрийг амандаа зуугаад асаагаараа асаагаад хүнд үг хэлээд одоо сууж байгаа гэхийг бол тэр болгоныг нэг кадр болгон зурх юм бол эн чинь маш их ажил болно тийм үү. Тэр болгоны хүн мэд хэрэггүй. Тэрний зөвхөн нэг л кадрт зүгээр тамхи амандаа суугаад зугаал яг тамхи асаагаад үг хэлж байгаа тийм байхад жишээ нь энэ 5 үйлдэлийг нэгэн кадр багтаах боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр энийг тооцох хэрэгтэй. А бүр үнэхээр тийм үү. За энэ хүн ингээд тамхиа бүр ийм маягтай гаргадаг, ийм маягтай асаадаг, ийм маягтай өдөлдөг гэж байгаа. Тэр бол дүрс шаардлагатай бол бас тэгж болно. Гэхдээ шаардлагагүй ажлуудаас ер нь аль болох зайлсхийжээвэл өөрт чинь амар уншиж байгаа хүнд бас нуршуу биш байдалтай байх болно гэдгийг би заавал хэлэх хэрэгтэй. 6 дугаарт кадр бүрт гаргах зүйлсийг бодно. За энэ бол зохиолч танд шилж байгаа үг. Юуг тухайн кадрт гаргах, харуулах гол юмс, камерын байрлалын өнцөг, эффект зэрэг нарийн тоожих тусмаа сайн. Зураачийн тархинд тодорхой дүрслэгдэж чадхуйц байх тусмаа хэрэгтэй. Том кадрт олон юм, жижиг кадрт бага юм багтана. Тэгэхээр зохиол бичиж байгаа хүн за энэ хэсэг дээр тийм гармаар байна. Энэ хэсэг дээр тэр хүний харц чухал, энэ хэсэг дээр тэр хүний өвдөж байгаа нь сайн харагдах хэрэгтэй байна. Энэ хэсэг дээр энэ хүмүүсийн зовлон маш олноор харагдах хэрэгтэй. Би яг энэ хэсэг дээр ийм мессеж өгмөр байна. Энэ чухал, энийг инх хэрэгтэй гэдэг ер нь тиймэрхүү байдалтай хандаж бичих тусмаа дараа тэр хэсгийг чинь зурж байгаа зураачд бол тун хэрэгтэй. 7 дугаарт зохиолоо ноорглон зурж үзэн. За одоо ингээд зохиолоо бичээд дуушлаа тийм үү. За тэдгээр нүрийн тэдгээр кадр тийм. Тэдгээр нүрийн тэдгээр кадр тийм. 2 дугаар кадр тийм. 3 дугаар кадрын 4 дугаар кадр тийм ингээд бичсэний дараа ноорглон зохиолоо зурна тийм үү. За тэгээ мэдээч ноорго зурхтаа бичсэнтэйгээ хатуу тулгаж явна тийм. За тэгээ зурж үзэх явцад засах зүйлс гарвал марталгүй эргүүлэн зохиол дээр оруулж зач тэмдэглэх хэрэгтэй. Хэрвээ зохиолч чинь одоо санамсаргүйгээр бичсэн юм хэтэрхий ихтэй эсвэл хэтэрхий багадах тохиолдолд зураач нь зохиолчтойгоо эргэж яриад тэрийг дахиж хоёр талаас ярил засах хэрэгтэй байхгүй юу? За энэ хэсгийг энэ кадр дээр багтахгүй нь хойд кадрт нь оруулъя. Энэ хэсэг дээр кадр хосроод байна. Энэ хэсэг дээр хэтэрхий нуршиж чинь тэгэхээр урдлаас нь хасъя, хойноос нь оруулъя. Энийг томруулъя, энийг багасгая. Одоо зураач зохиолчоор хоёр талаас ноорог дээр явал тэгж сайн ажиллах хэрэгтэй байгаа. За 8 дугаарт санаанд хүрэх хүртэл хичнээн ч удаа засч болно. Юу ч нэмэгдэж хасагдаж, нэгтгэгдэж хуваагдаж аль ч кадрууд өөрчлөгдөх хэрэг гарч болно. Энд бол бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зохиол бичсэн хүн байна. Би ингэ бичсэн чи ингэ заавал хийх гэж харж болохгүй. Үнэхээр муу бичснийг яаж харж болдгийг гэхээр үнэхээр бичсэн зохиолоо нооргоороо харгал ганц л арга. Тэгэхээр зохиолч маань зураачтай зохиолоо өгчөөд тэгээд зураачлага уулзаад аль хэсгийг асуу, аль хэсгийг урагш ашиг болохгүйгээд энэ тухай ярьслах бэлэн байх хэрэгтэй. Яа тэгвэл эцсийн бүтээлийг зураач зохиолч хоёр маань хичнээн хийсэн ч гэсэн тэд сүндлэнгээ улсууд уншина гэдгийг бас байг бодож авах хэрэгтэй. 9-р зохиолын дүрслэл хэмнэл ноорог хоёр зураглалыг сэтгэл төртөл заасан тийм үү. За тэгээд 10 дугаарт наривчсан гүйцэтгэлээ эхэлнэ. Хэрвээ шийдсэн бол. Тэгээд дуртай стайлаараа зурна. За би ихэнх үзэгчтэй зориулаад яг үүний дагуу өөрөө нэг жижигхэн зохиол бичээд тэгээд таар жишээ болгож үзүүлж байна. За 1-р зохиолын түлхүүр үгсийг шийднэ. За миний толгойд
Юу орж ирсэн гэхээр янз бүрийн зүйлээр ингээ за юу ажиллах уу бодож байгаа. Ямар ч гэсэн нэг тийм цагдаа эмэгтэйтэй тэгээ дэлбэрэлттэй тэгээ тийм нэг мангас стайл юм ирсэн. Яа тэгэхээр би жоохон зомби кино их үзчихсэн болохоор тухайн үед миний толгойд тийм л юм хамгийн их орж ирсэн дагуу би ашиглахаар зорьсон. За тэгээ хоёрдугаар зохиолын задаргаа өгүүлбэр тийм үү. Би 3 нүрэн багтаа гэж бодож байгаа. Цагдаа эмэгтэй дэлбэрэлт үзв. Шинжилгээр яв. Мангастай таарав гэв. За түүний дараа дөрүүд юу ах вэ? Энийг би бол маш энгийн хийхийг хүссэн. Дөрүүдтэй цагдаа эмэгтэй мангас байгаа. Орчин юу вэ гэвэл зэлүүд газар шүн. За зэлүүд газар нь ямар ч газар гэж болно тийм үү? Ой мод гэж болно, дал нутаг гэж болно, хад ас зөвхөн өвстэй дал нутаг аль нь жиж болно. Гэхдээ ямар ч гэсэн тэр бол шийдэггүй. Гэхдээ шүн гэдэг бол тодорхой байх хэрэгтэй. Яагаад гэвэл бидний байдлаас харахад цагдаа эмэгтэй дэлбэр мангас гэдэг нь бас аимшигын зохиол бол таарах юм тийм ээ. За тэгээд 3 дугаарт за би энд зүүн талд нь зохиол бичих нүүр, баруун талд миний ноорог нүүр хоёр ингээ байна. За нэгдүгээр нүүр, нэгдүгээр игнэ тийм ээ. Бүтэн кадр, үндслэн тогтоох кадр гэж юм тийм үү. За тэгэхээр үдэш 100 ой модон дунд зам дээр ганц машинтай эмэгтэй зогсож байна. Ингээ өчж байгаа байхгүй юу? Айг ойлгомжтой бас нэгдүгээр игнэ, бүтэн кадр, үндслэн тогтоох кадр гэх тийм. За тэгээд 2 дугаар игнэ. 2 дугаар игнэний дотроо 2 кадр байна. Хоорондоо ижил зурагтай буюу ижил угаалттай гэж ойлгож байна тийм. За тэгэхээр ойлгомжтой байна. За нэгдүгээр кадрт нь камер дунд цэргийн зайнаас. Түүний дотор юу байхаа гэвэл мөрдөгч наран. За би мөрдөгч наран гэж нэрлэлцээ явах. Тогтооход амарх юм. Мөрдөгч наран станцаар яриад байж байна гэж тийм үү. За 2 дугаар кадр камер дунд цэргийн зайнаас. Мэдээж 1-р кадартайгаа ижилхэн. Мөрдөгч наран станцаар яриад байж байна. Алсад гэрэл ялсгийн дэлбэрэлт харагдана. Бид ийм л хоёр ялгаатай кадр байхгүй юу? За тэгээд 3 дугаар игнэ. 2 кадр байна. 1-р кадр камер дээр өнцгөөс ойрын зайнаас. Наран дэлбэрэлтийн зүг рүү хараад станцаар ярина. За одоо энэ эмэгтэй бол тэр дэлбэрэлтийн зүг рүү харж байна тийм үү? Угаасаа 2 дугаар игнийг харахад тэнд юу гэлдсэн бол ойлгомжтой. Бид нар хүртэл илүү харж байна. Доор энэ мөрдөгч эмэгтэйгийн царай бол угаас гэрэл рүү харж байгаа нь ойлгомжтой. За тэгээ 2 дугаар кадр камер доод өнцгөөс бүтэн оруулсан кадр наран машинд сууж байна гэж. За тэгээ 4 дугаар игнэ бүтэн кадр. Энэ бол мэдээж бас тодорхой хэмжээнд үндслэн тогтоох кадр мөн. Яг гэвэл энэ эмэгтэй машинтай дэлбэрэлтийн зүг тавьж байгаа. За тэгэхээр дэлбэрэлтийн зүг засвал замаас шорон зам руу эргэж тавих нь алсад гал харагдана гэх. За бид нэр ингээд тогтчлаа тийм үү. За би бол мэдээж 2 3 дахь нүрийнхаа зохиолыг бичсэн. Гэхдээ тэрийг удахгүй тайлбарлах учраас юудсан 1-р нүрэн дээрээ нарийн тайлбарлалчвал та нарт угаасаа ойлгомжтой. За тэгээд үүний дараа яах вэ гэвэл за тэгвэл харилцан ярианууд оруулах хэрэгтэй тийм үү. Бидний зохиол бэлэн болсон учраас харилцан яриа оруулна. Харилцан яриа яаж явах вэ гэвэл болж байгаа үйл явдлаа ер нь дагдаг хандлагатай гэдэг тийм үү явц зохиол дээр. За тэгсэн чинь ингээ харах юм бол одоо хүүр нэлийн хайрцаг орж ирэх хэрэгтэй байхгүй юу? За тэгээд оройн 10 цагт хар нарс дууланд мөрдөгч нарын хамтрагчаа эрхийг хүлээн зөвснө гэв. За тэгэхээр 1-р кадр бид нар угаасаа харуул ойлгомжтой тийм үү? За тэний эмэгтэй машин зогсож чинь өө ямар урчтай вэ энэ кадрууд дээр хайгаад тэр болондоо харах юм бол дээр нь оройн 10 цагт хар нарс дуулна гэдэг байгаа байхгүй юу? Хэрвээ энийг ингээ харах юм бол наран одоо хаана явна? Би ирчгээд байж байна гэсэн. За би энэ зохиолыг хийж үчтэй байж үзсэн гэхээр станц дээр араас ч хүн дагаагүй эцгээд наран тэр талаас сан суулт хүрээд үгийг би уул нь 2 дугаар кадрд оруулсан. Гэхдээ би нооргод зурхтаа яагаад тийч энэ үгийг би оруулаагүй гэхээр харин бол энэ үг орсон бол хитрхийг олон үгний хайрцаг ороод ирэхээр тэр цаатын дэлбэрэлтийг дарах гэсэн учраас би зориуд нооргод зурхтаа өөрчлөлтөө хийгээд одоо тэр нэг юм цахилгаан сүултээ үгийн хайрцаг нь ямар чтэй юм бэ гэхээр энэ радио станцаар ирж байгаа эсвэл электрон долгионоор ирж байгаа мессежүүдийг ийм цахилгаантай сүултээ үгийн хайрцагаар тэмдэглэдэг гэдгийг би хэлэх хэрэгтэй. Тэгэхээр энийг би урд арай чухал бус кадр руу хийсэн байгаа. Энийг ингэж зөөлөөгээд зохиолын өрнөлийн хувьд бол ямар ч эвдрэл гараагүй учраас ийм жижиг өөрчлөлтүүдийг хийж болно. За тэгээд энийг харах юм бол наран хэлж тийм үү? Хүй байц дэлбэрэлт миний байгаа зүгээс баруун урагшаа 2 км орчимд их том гал гарлаа гэд. За энэ 2 км чиж болон 3 км чиж болно тийм үү? Тэгэхээр мэдээж ой модтой харах зайн гэдэг чинь ойрхон байхгүй бол уул хадасхны араас улсын харагдах. Тийм учраас би 2 км гэж бодоод тэгвчлээ. 3 дугаар игний 2 дугаар кадр харах юм бол станц юу яасан гинэ тодорхой хэлтэй гэдэг. Наран болохоор би GPS асаалаа чараас тагаад ирээрээ. За тэгээд би гал команд удчихъя гэж байгаа юм. Тэгвэл станц чиг яах гээд байна гэдэг юм тийм үү. За тэгэнгүүт 4 дугаар игнэнд дэлбэрэлтийн зүг засвал замаа шорон зам руу ирээд тавих нь алсад гал харагдана гэж. За би энэ дүүг оруулах байх уу гэж бас яг тодорхой шийдээгүй. Гэхдээ мэдээж үг оруулах орон зай бол би зохиолыг ийм дэс дараалттай бичихнэ. Энэ бол ерөөсөө хэцүү биш. Тун амархан, тун энгийн. Ердөө л нүрнүүдийн хуваарлалт, кадруудын хуваарлалт, өгүүлбэрүүдийн хуваарлалтуудаа л маш нэрийн бодчих юм бол зураг угаасаа аяндаа өөрөө бичигдээд ирдэг. За тэгээд би яг тэр аргаараа 3 нүр зохиол бичсийн дараа би зурсан. За тэгээд засвар юу орсон бэ гэл энэ
машинтай тавьж байгаа тийм үү бодлын хата. Арай тийш ганцаараа явах гэж байгаа юм швэ гэгээд станц дээр асуусан чинь тим тэнд хин нэгэн тусламж хэрэгтэй бол яг хоо би тэгвэл очиж гэж хэлж байна. За тэгээд хоёрдугаар кадр явах вэ гэсэн чинь за мэдээж ихэн дээр би ирчлээ миний байрлалыг GPS-аар харж болж байна уу? Харлаа би 15 минутанд очино. За тэгээд хоёрдугаар нэгдүгээр хоёрдугаар кадр дээр гарч байгаа галын хэмжээнээс харахад химийн бодисноос үүдэлтэй юм шиг байна гэх тийм үү. За ингээ машинаас буугаад станцаар ирсэн гэрээ тийм машин очсон буугаад ирлаа. За энэ бас үндслэн тогтоох кадр дундуур орсон байгаа. Ингээ очсон чинь том байшин шатж байгаа. За тэгээ машинаа тавьсан ингээ харчихна. За түүний доор хэрвээ чиний хэлж байгаа шиг том дэлбэрэлт бол хүн амьд гарах аргагүй байх. Нанаас айл болох зөксөө гэж станцаар хэлж байна. Эмэгтэй гал руу галын гэлбан нүдээ халахлаад харж исэн чинь хаалганы үдээр хүн гарч иж харагдаж байгаа байхгүй юу? Ерөнхийд нь бүтнээр нэг харах юм бол энэ ийм нүур байгаа. За тэгээ 3 дугаар нүур рүү ортол шатж байгаа хүн гарч иж байгаа. Ямар хүн гэдгийг мэдэхгүй. Тэгсэн чинь байц хүн гарч иж байна гэсэн. Станц дээр юу нараа яасан гинэ гэдэг. Галын ор аваад байна уу гэдэг чинь. За энэ эмэгтэй ойлгомжтой машиныхаа хаалга доотлоос галын ор аваад шатж байгаа хүний удрах чинь. За энэ зураг ягаад босоо тийм чинь нэг игнэ болно тийм үү. Хоёр талынхаа яаж байгаа юм бэ гэхээр мэдээж энэ эмэгтэй галын ор авч явах явцад очиж байгаа явцад энэ хүн алхаж байгаа гэсэн санааг нэг бүтэн босоо кадраар авсан жишээ бол энэ ихгүй юу. Доошо 2 дугаар игнийг үзтэл чи нуруунаас нь ингээд камер ерөнхийдөө нуруунаас нь нүрийн гартал тойрж ирэхэд цуурч харж байгаа тийм санаатай 3 тэг шуусан кадр байна. За тэгээ хажуу талаас нь гартал ийм хүн дүртэй за ингээд нүрийг харсан 3 4 нүдтэй муухай шүттэй мангасан тийм үү. За тэгтэлтэй хамгийн доор нь юу вэ гэж сандраад галынхаа орыг хайдал урдаас нь дураа гэр ингээд ахиад ингээд босоод гүйж юм те. За эмэгтэй буугаас сууллаа. Камер руу нүрэн тулаад ирлээ. Эмэгтэй онллоо. Тэг ингээд тэн доор үргэлжлэл бий гэдэг үг байх хэвээр. Тэг ингээд норго ингээд хартал тийм байх нэ. За тэгээд жишээ нь би яагаад энэ хамгийн ихний нэгдүгээр кадр дээр нүрийг харуулаагүй юм бэ гэвэл бас үзэгчдтэй юуг төрүүлж харуулах уу, юуг хожуу харуулах уу гэдгээ бас бодож байрлсан баг та нар анзаарч чадчихин тийм үү. За эхнийх дээр би нүр зэрэг нь харуулсан бол үзэгчд одоо харна шүү дээ. Өө ямар тэнэг юм бэ? Эмэгтэй чинь мангасаа харсаар яж яхаараа галын оргаараа очдгийг юм тий. Яагаад гол нь би царайг нь харуулахгүй байгаа юм гэхээр гол нь эмэгтэйд энэ царай нь харагдахгүй байгаа гэдгийг би ингэж харуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ эмэгтэй бол зүгээр шатж байгаа хүн гарч ирж байгааг харж байгаа учраас галын ороо аваад ч гүүхэн зүг тийм үү. Энэ мангас царайгаа харуулсны дараа эмэгтэй сандраад буугаас суулгах нь бол зөв. Тийм учраас бас юуг төрүүлж харуулах уу, юуг хойно харуулах уу гэх зэргийг бол үзэгч та өөрөө маш сайн бодож явах хэрэгтэй. За одоо жишээ нь одоо энэ хоёр нүрийн зохион байгуулалтыг харах юм бол би мэдээж магадгүй энэ 2 дугаар кадр, эхний 2 кадрыг энэ тал руу чихэж болох байсан. Гэхдээ яа тэгж болохгүй юм бэ гэхээр энэ нүрийг эргүүлтэл шатж байгаа байшин байгаа гэдгийг харах аргагүй ойлгох хэрэгтэй. Тэгэхээр химнэл гэж ерөнхийдөө энийг яриад байгаа байхгүй. Ерөө би энэ шатж байгаа байшин машинтай очиж байгааг нэгдүгээр нүуний доод руу шахацсан бол жоон сонирхолгүй болох байхгүй юу? За цууд сэргүүлтэл юу болох вэ гэж эргүүлэхгүй хүн. За очиж байшин шатж байгаа. За тэгвэл юу байх юм бол. Тэгэхээр мөн ижлэхэн энэ мангасны дүрийг ч гэсэн бас те 2 дугаар нүрэн дээр аль болох бүдэгхэн байлгаад тэгээд ингэж харуулж байгаа нь бас яг мөн ижлэхэн хойролтын шийдвэр. Тийм болохоор аль нүрийг эргүүлэхэд яаж харагдах вэ? Аль нүрийг цугаар нь дэлгэмэл ингээ харахад юу харагдах вэ гэдгийг бас маш нэрийн тооцож бичих хэрэгтэй зохиолч ялангуяа. Тэрийг мөн ижлэхэн зураач нь нэрээ тэр асуудлыг олж харах юм бол сонирхолтой байх үүднээс зохиолчтойгоо маш сайн ярилцаж энийг урагшны хошин болгож өөрчлөх хэрэгтэй. За тэгээд илүү наривчлан дизайн хийсэн юу юм бэ гэхээр би мөрдөгч нарангаа одоо ноорог дээрхээс ерөнхийд нь санаа. Гэхдээ арай би өөрчилсөн. Тэгээд одоо хар хүртэггүй, саарл хүртэгтэй тэгээд үсэн тайрмалч гэсэн ардаа боосон. Тэгээд ерөнхийдөө яг үнийг хэлэхээр Америк цагдаатай кинолоос л ер нь үлгэрлэж зохиосон. Би одоо юу гэдгийг Монголд үйл явдал болж байгаа гэхээр одоо заавал Улаанбаатар эсвэл Эрдэнэтийн зам эсвэл хойно хангайд байгалгүй тийм үү фантази зохиол гэж болно. Мэдээж магистай юм шиг фантази зохиол. Тийм болохоор би альва нэгэн Монголд яг ийм газар болж जैन, тийм хүн гэсэн одоо тийм цагдаагийн газрын нэр мэр гэх мэтээр би зориуд тийм мэдээж хүн тэгж бичиж болно. Гэхдээ би энэ жишээн дээр бол зүгээр хамаагүй чөлөөтэйгээр авсан. За Мангас бол мэдээж энэ эмэгтэй хүн гэж андуурч очиж одоо халдлагад өртөж байгаагаар би дүрслэх хөстэй учраас яаж ч утсан сүүдэр дүрсийг нь бол би хүн шиг л хийх хэвээр. Тэгэхэд 7-8 гаруй өлтөө болчихвол тэгээд холоос хараад эмэгтэй бол шууд машина сугаал зогтон тийм үү. Тэр энийг бодсны үндсэн дээр Мангасаа бол заавал яг хүн шиг харагдуулах хэвээр гэдэг. Гэхдээ энэ сүүдэр дүрсэн дотроо би бол 3-4 нүдтэй шүд аман аимшигтай ингэж зохиож болж байна. Тэгэхээр зохиолын хөвгөл юу вэ? Юу харуулах хэвээр? Энэ бүгдээс ерөнхийд нь нийтээр нь яг урд хойно оруулаад 40-ны янзаар өөрчлөлт тохируул уялдаа холбоог бол маш сайн тогтоож чадсанараа энэ ерөнхийдөө алдаа эндэгдэлгүй, эндүрлгүй тийм сайн комикс болох боломжтой.
бий болж явах ёстой гэдгийг би заавал хэлэх ёстой. За тэгээ нэгэнт би ингээд ерөнхий дизайны дүр Максийнхаа дүрийг шийдсэн. За тэгээд түрүү Норгон дээр бол мэдээж илүү аимшигтай болох үүднээс шүн ой модон гэж би шийдсэнийг та нар мэдж байгаа. Тэгээ шатж байгаа байшин байгаа. За тэгээ би нэмэгтэй машиныг бол Chevrolet Jeep-ийг ер нь хараад хуулж зулсан. Мэдээж яг машин бол би бол яг амьдрал дээр байдаг машинаар авсан байгаа гэх мэт. За одоо 100% гүйцэтгсэн хувилбараа харъя. За орой 10 цагт хар нарс дуулан мөрдөгч нараа хамтрагчаа бүлээн зогсож байна. Орой хөдөөний зам дээр машинд ганцаараа ингээд станц аваад зогсож байгаа юмтай харж байна. За доотлыг нэг харах юм бол одоо хаана ирчгээд явна би ирчгээд байж гэн араас шуганд байгаагүй. За тэгээд тэр санаа зовоолтгүй бүх юм окей гэдэг. Тэгтэл тэр цаанд дэлбэрэлт гэрэл ялсаад гэлс гэж асаад тэр нүрэн ингээд тусч байна. За 3 дугаар игнийн дээр очтол хүй байц дэлбэрэлт миний байгаа газраас баруун урагшаа 3 км орчимд их том гал гарлаа гэдэг. За тэгээд энэ ихтэй машиныхаа гэрлийг асаад машиндаа сууж байгаа. За энийг би яагаад доороос авсан кадрын орчтой юм бэ гэхээр нэмэгтэй машин дээр сууж байгаа хамгийн гоёор харуулж болох миний хувьд хувилбар ямар байсан гэхээр доод өнцгөөс харуулах нь хамгийн гоё. Илүү одоо сүртэй, сүрлэг одоо илүү анхаарал татсан үйл явдал болж байгаа учраас тим камерын байрлалыг сонгох нь миний хувьд бол зөв гэж би үзчихсэн. Өрнөлийг зөв байлгах үүднээс би эргүүлсэн бай та нар харж чадж байна тийм үү. Эхлээд бид нар жолооч машинаа харлаа. Мэдээж баруун тал руугаа бид нар нүдээ дагуулж уншдаг юм чинь тэнцээ. Шатж байгаа бол маш тод гэлбэж харагдаж байгааг ингэж харуулна. Тэгэхгүй эсрэг талдаа галаа тавьсан бол яг болохын хувьд бол болно. Гэхдээ унших чиглэлийн хувьд бол жоохон алдаатай болох байсан. Тэгээ нэгдүгээр нүрийг бүтнээр нь харуул юм байх нэ. За тэгээд хоёрдугаар нүр. Би ирчихлээ. Миний байрлалыг GPS-ээр харж болж байна уу? Халаа. 17 минут очноо. За тэгээ машинаасаа буугаад харж байна тийм үү. За энэ нэмэгтэй ингрийн нөгөө нэг цагдаагийн тэмдэг нь гялцж байна, нүд нь гялцж байна. Ерөөдөө гэрэл ойж байгаа. За тэгээ гал орчоо байгаа хэмжээнээс харахад химийн бодисноос үүдэлтэй юм шиг. За би бичиг алдаа гаргасан. Гэхдээ жишээ учраас та нар бол ойлгоно гэж би найдаж байгаа. За тэгээ түүний доор ингээд үндсэн тогтоох кадр тийм үү. Машинд эмэгтэй тийм байшин тийм ерөөдөө асал үүссэн байшин шидэж байна. Дээвэрдээ талаараа дэлбэрсэн тэгээд дээврийнхээ хэлтрийг энд тэнд харцсан байна. За тэгээ доотлыг энэ дээр очтол галаас өөр тийш хараад станцаас ирж байгааг энэс харах хэрэгтэй тийм үү. Яагаад гэвэл энэ үгний хайрцагны сүүл нь өөрөө цахилгааны дүрстэй байгаа. Тэгэхээр цахилгаан мэдээ. Хэрэг чиний хэлж байгаа төлөвлөлт бол ингээд. За тэгсэн чинь энэ байшингийн хаалга руу камер ойрттол ингээд хүний дүрс ротатороос тодорч гарч иж байна. Тэгэхээр 2 дугаар кадр юм болсон байна. За тэгээ 3 дугаар буюу сүүлийн нүрэн дээр. За одоо ингээд алсаас тэгтээ зүүн хийсэн маягаар ингээд харуулсан чинь шатж байгаа хүн ингээд хөлөө чирж ятаа ингээд ганхаад алхаад гарч иж байна. Бигнээс нь утаас авсан. За тэгэл байц хүн гарч ирж байгаа ингээд тэгэхээр станцаас юу нараа яасан гинэ. За тэгээ галын ороо аваад энэ нэмэгтэй ойрт чинь тийм үү. За тэгтэл машин руу үлдээсэн станц нь байна уу гэж сууж шít. За тэгээд 2 дугаар игнийн дээр очтол одоо ингээд баг кадраас 3 дугаар кадр хүртэл томорсон байгааг та нар харж байна тийм үү. Яа тэгэхээр энэ одоо үзэгчийн анхаарлыг татах зорилготой ашигласан хуваалтаа. За тэг хүн дүртэй байж байгаа ингээд муухай нүднүүд нэг дангас чинь магас байж таарлаа. За тэгтэл эмхтэй ясан гээл. Тэр чинь орохтой бол яг адилхан. Юу вэ гэж сандраад галынхаа орыг хаа. За тэг магас ваа гэх ингээд эффекттэй тийм үү орж байна. За эмхтэй бол цаадлаас бол буугаас суглана. Бид нэр буу хаа нисэг болсон мэдж байгаа шүү дээ. Дийлэнх кадрыг харуул. Буугаас суглалаа. Магас 2 гараа сунгаад үсэрлээ. Эмхтэй бууга яг онллоо. Тэгэд үргэлжлэл бий. Тэгэхээр 3 дугаар нүр ийм болсон байх нь. За бүгдийн зэрэгцүүлээд харах юм бол ийм байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь яг ноорог зурагтайгаа тэгээд хамгийн сүүлд хийсэн гүйцэтгэлтэйгээ тулгаад харах юм бол та нар ерөнхийдөө яаж гүйцэтгэж болсныг ингэж харж болно. 2 дугаар нүр мөн ялгаа байхгүй ганц нэг зүйл мэдээж өөрчлөгдсөн чинь машины байрлалыг харахад ингэж болно. Гэхдээ ноорог зурж явах явцдаа шийдсэн зүйлээ эцсийн гүйцэтгэлээр бас яаж ч өөрчилж болно. Аль бол хамгийн гоёороо л хамгийн ойлгомжтойгоор тэгээд хамгийн сонирхолтой байдлаар л шийдчихэвэл хамгийн сайн. За тэгээд 3 дугаар нүрийг харах юм бол ийм байх нэ. 3 дугаар игнэний тошоо налуу хуваалтууд бол түргэн үйлдэлүүд гэдгийг бид нар санаж байгаа тийм ээ. Ингээд өнөөдөр бүгдээрээ комиксийн үсэл, комикс хийх арга зэргийг маш сайн сурч чадсан гэж би найдаж байна. Ингээд дуртай комиксоо хийцгээгээрэй.